За сайн байцгаана уу. Шинэ 7 хоногийн шинэ өдрийн 6 сарын 16-ны өдрийн мэндийг хүргье. За би өмнөх хөшлөгээр Иран Израилийн хорцмол байдал ойролт орондоо дайсгүй гэдэг сэдвийг өнгөрсөн 7 хоногийн 4 дахь өдөр хүргэсэн. Энээс хойш бол асуудлууд нэлээд хүндэрсэн учраас хүмүүс энэ мэдээлэлтэй хольж ансарын хэлээгүй гэдэг одоо тий ансраа зөв хэлээч гэдэг зүйлийг хэлсэн учраас би та бүхэнд ансарыг хэлж авъя. Тэгэхээр 6 сарын 16-ны байдлаар Иран, Израиль улсын хоёр асуудал бол хурцдсан. За, Израиль улс Ираныг цөмийн зэвсэг хэрэгжилж магадгүй гэж үзсэн учраас 6 сарын 13-ны өдөр 200 гаруй F-35 гэдэг онгоц ашиглан мөн дрон ашиглан Ираны 5 хэсгэд хотод цохилт өгсөн байж байгаа. За, газрын зураг дээр харагдж байгаа эндгээр энэ 5 байрлал бол Ираны цөмийн зэвсэг үйлдвэрлэдэг, уран олборлдог баазууд гэсэн үг. Ийшээгээ бол атак хийсэн байна. За үр дүнд нь бол 1481 орчим энгийн өргөн нас орж 224 ажилтан 1481 хүн шархтаж 224 хүн нас орсон. За армийн командлагч Салами гэдэг одоо генерал бас нас орсон гэдэг мэдээллийг Иран улсаас бол гаргасан байж байгаа. За ингээ хариуд нь Иран улс 270 гаруй баллистик буужин болон гидродун авианы буужин ашиглаж за Израилийн номер 1 одоо урдаа барьдаг Iron Dome гэдэг агаарын хамгаалтыг бол сэтэлж болвол хохирлыг бол үзүүлсэн ийм процесс бол 6 сарын 15-нд гарсан байж байна. За тэгвэл өнөөдрийн байдлаар Иран улс дахиад 200 гаруй буужин харвсан ийм үйл явдал болж байна. Тэгэхээр энэ байдлуудаас харахад бол Иран Израиль хоёрын энэ дайны байдал бол дуусах бол яагаачгүй харагдаж байгаа гэсэн. Улам үргэлжлэн за Нетаньяху бол энэ товтлогоог хэлэхдээ бид нар ямар ч байсан Ираны нэлээд хэдэн жилийн одоо энэ цөмийн зэвсгийн одоо энэ хөгжүүлэлтийг бол хойшлуулж өгч чадсан гэдэг бол мэдээлэл хэлсэн байж. За үүнтэй холбоотойгоор Америкийн нэгдсэн улс ямар бодол гаргаж байгаа? Барааны улсууд ямар үнцэг баримталж байгаа, хятад яаж байна, Орос яаж байгаа гэдэг бид нар бас ажиллах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ улсуудын хариу үйлдэлээс хамаарч энэ дэлхийн 3 дугаар дайн гэдэг асуудал болох уу, болохгүй юу? Эсвэл бол Израиль болон Иран хоёрын зөрчил болж дуусах уу гэдэг асуудал яригдах учраас. Тэгэхээр дэлхийн нийтээр бол Дональд Трампын мэдээллийг бол харсан байж байгаа. Тэгэхээр Дональд Трампын ерөнхий мэдээллүүдийг харуул. За Түр сошиал дээр бол нэлээд олон мэдээллүүдийг бол постлсон байсан. Нэгтгэхэд үгнээд үзэхэд Дональд Трамп бол юу хэлсэн бэ гэхээр за энэ асуудал тийм ээ. За одоо би та нарт хэлье. Украины асуудал дээр би бол эвийг барилчиж Украин Оросын асуудлыг бол эвэр шийдэхийг хүсэж байна. Миний байгаа байрлал бол тийм инхий хэлцээр буюу хүний амь өргөдөх ёсгүй гэдэг дээр баримталгаа гэдэг санааг удаа дараа бол Дональд Трамп илэрхийлсэн байж байгаа. Энэ өнцгөөс аваад үзэх юм бол Иранд одоо довтлогоо хийж байгаа Израилийг бол шууд цэргийн хувьд бол дэмжихгүй гэдэг санааг бол илэрхийлж өгсөн. За харин нөгөө талдаа хэлэхдээ за өнгөрсөн 7 хоногийн 4 дахь өдрийн мэдээлэл шүү. 12-ны мэдээлэлээр те Йордан, Бахрейн энэ одоо Ирантай ойролцоо байгаа улсуудад байгаа элчин сайдын ажилтныг янзын шаардлагагүй хүмүүсийг нутаг татахын бодлого баримталсан Иран улс бол цэргийн үйл ажиллагаа явуулж магадгүй гэж үзсэн. Үүнийхээ хариуд Иран улс хэрв Америкийн нэгдсэн улсын цэргийн бааз руу довтлогоо хийх юм бол бид нар хатуу хариуг нь барина. Тэгэд цэргийн анги нэгтгэлээ бэлэн байдалд бол оруулсан байж байгаа. Нэгсэндээ та нар үдэх юм бол бид нар хариу барина. Үдэхгүй бол бид нар яахчгүй. Гэхдээ та хоёр улс хилцээр хий гэдэг дээр шахалтыг үзүүлж байгаа. Гэхдээ байр суурь нь Израиль дээр. Израилийг дэмжиж байгаа. Яагаад гэвэл Иран улс цөмийн зэвсэггүй ахс гэсэн хөтөлбөрийн гэрээ дууснаас болж цөмийн зэвсгийг бол хөгжүүлэлтийг бол тасралтгүй хийж байгаа гэдэг зүйлийг бол удаа дараа хэлээд бид нар 5 удаа хилцээр хийх гэж оролцсон. Гэтэл энэ дээр ямар нэгэн байдлаар хилцээр амжилттай болоогүй. Бид нар эцсийн шаардлага хүртэл өгсөн. Энийг ч хүртэл яасан. Эцсийн шаардлага өгөөд 60 хоног өгсөн. 60 хоног нь одоогоор 61 хоног дээр явж байна. Ямар нэгэн хариу өгөөгүй гэдэг зүйлийг хэлсэн. Нэгсэндээ Иран хилцэл хийх сонирхолгүй байна. Гэхдээ та нар дайрвал. Нөгөө талаараа Америкийн нэгдсэн улс бид нар хамгийн том одоо зэвсгийн тэргүүлэгч үйлдвэрлэгч улс.
Энэ зэвсгийг бол Израиль улс бол бид нар хамгийн том худалдаа авагч авдаг аа. Тэгэхээр Израиль улс бол энийг бол та нарт бол хэрэглэн штэ. Бид нар бол одоо тий Израиль улсыгаа бол чимээгүй дэмжнэ. Хэрв та нар цөмийн хөтөлбөрөөсөө татгалзуул Израилийг бид нар яах вэ? Тэгээ хориг үйж тавьж болно гэдэг зүйлийг Дональд Трамп хэлсэн байж байгаа. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын дайнд шууд татагдан орохгүй гэдэг мессеж нь зах зээл дээр 50 байдлыг үүсгэж нэгд өдрийн даваа гарагийн арилж байгаа ханшууд бол унж гэлж байна. Алтны ханш ямар ч байсан уналтыг бол үзүүлсэн явж. За дээрэс нь яг хувь цайнууд бол өсөлтийг үзүүлсэн ийм өдрүүд бол одоогор ямар ч байсан эхэлж байна. За тэгээ үүнтэй зэрэгцээд Америкийн нэгдсэн улс өнгөрсөн амралтын өдрөөр Путинтэй уцаар ирсэн. За гол асуудал бол мэдээж Израиль Ираны асуудал дээр ямар байр суурь эзэлж байна вэ? Яах вэ гэдэг дээр бол буруу шаасан Оросын одоо байгаа байр суурийг аваад үзэх юм бол Израилийг бол ерөнхийдөө бол дэмждэг нөгөө талдаа Ирантай муу харилцаатай биш. Тийм учраас Оросын байр суурь бол дүүг барьсан буюу зуушлагч талыг бол баримталж байгаа. Харин нүүбийн одоо аюулгүй зөвлөлийн юугаар бол Израилийн бол энэ пууж авсыг бол шөмжилсэн. Энэ асуудлаар баримталсан болвол хятадын талаас бол Тайваны асуудал сөхөгдөг учраас энэ дээр ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй гэхдээ цаад бодлого нь Ираныг дэмжсэн бодлогыг бол баримталж байгаа харагдаж байгаа. Харин G7-гийн уулзалт бол өнгөрсөн амралтын өдрүүдээр өнөөдөр бас болж байгаа, Канада улсад болж байгаа. Эдгээр улсуудын байр суурийг аваад үзэх юм бол дэлхийн 3 дугаар дайн болохгүй гэдэг дээр баримталж цаад талаараа Израилийг дэмжсэн бодлого явагдаж байгаа. Тэгэхээр барууны улсууд Израилийг дэмжиж байна. Хятад, Орос хоёр бол ерөнхий утгаараа Ираныг дэмжсэн энэ бодлогыг баримтсан хоёр талд орсон юм байж байна. Гэхдээ эцсийн зорилго нь эдгээрүүд энэ хоёр улс хоорондоо байлдаж Ираныг цөмийн зэвсэг хэрэглэх хэмжээнд нь тулахгүй гэдэг тал дээр контролдохыг хичээж байна. За тэгээд Дональд Трампын болон гол хэлсэн нэг асуудал үүдг вэ гэхээр Израиль Нетаньяхудтэй довтлогоо хийж болно. Тэгтээ тийм үү? Ираны тэргүүн болон удирдах албан тушаал руу халдлах хийж болохгүй гэдэг анхааруулгыг өгсөн байгаа нь энэ бол дайныг хурцдахгүй гэсэн мэдээллийг явуулсан байна. Тэгэхээр бид нар дараагийн ямар ч байсан энэ 7 хоног жингоо Иран Израиль хоёрын дайны байдал бол нэлээд хурцтана. Тэгэхээр энэ байдал дээр Америкийн нэгдсэн улсын оролцоо яаж авах вэ гэдгээс хамаарч зах зээл яаж хөдөлгөх вэ, хөрөнгө оруулагчид ямар шийдвэр гаргахыг харахад үлдэж байна. Тэгэхээр дараагийн дугааруудаараа бид нар энийг илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.